Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал Японы B Forward компанитай хамтдаа хөгжийн хүмүүнлэгийн арга хэмжээг Чингисийн талбайд өнөөдөр зохион байгууллаа. Тус компани нь автомашины борлуулалтын компани бөгөөд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран тусламж үйлчилгээ нийт шаардлагатай байгаа иргэдэд зориулан хүмүүнлэгийн аян эхлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. B4 компани бол Японоос Монгол руу автомашин экспортлох компани нэг л дээ. Гэхдээ автомашин экспортлохын хажуугаар бас нийгмийн ухамсарлаад ингээд нийгмийн эмзэг туслах хэрэгтэй газруудад ингээд аюугаа бас тусламж үзүүлж байгаамаа гэдэг чинь. Энэхүү үйлчлэлийн дагуу нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас хүмүүнлэгийн арга хэмжээг зохион байгуулж 350 сая орчим төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд орон гэргүй тэнмэл иргэдийг нийгэмшүүлж байгаа төрийн бас байгууллагууд хүүхдийн асрамжийн газруудад гарт тулан өглөө. Бид нар монголчуудад тусламар байна. Монголчууд хүмүүнлэгийн үйл ажиллагаа хиймээр байна. Тийм учраас бид бүхэн Монгол одоо 5 контейнер тийм хүмүүнлэгийн бараа оруулж ирье. Иргэдийн хурал энийг зохион байгуулж биднэртэй хамтарч ажиллаашаа гэдэг хүслийг бол 3 сар тавьсан байгаа. Бид нар энэ хүслийг хүлээж аваад өнөөдөр одоо энэ үйл ажиллагаа явуулах гэж байна. Энэхүү тусламжийг хүртэх ёстой хүмүүс нь авч чадж байна уу гэдэг эргэлзээтэй юм а. Тиймээс бид тусламж дэмжлэг хэрэгтэй байгаа иргэдтэй ийхүү бараа бүтээгдэхүүнийг хүргэхийн төлөө ажиллаж өнөөдрийнхүү авах ёстой хүмүүст нь хүлээлгэн өгч байна гэж албаных нь хэлж байлаа. За хамгийн гол нь энэ бидний хувьд бол мэдээж гадны хүмүүс бол сэтгэл гаргаад одоо биднэрт бол энэ хүмүүнлэгийн тусламж үзүүлж штэ. Энийг яг одоо очих ёстой тэр хүмүүст нь хүргэх энэ асуудлыг бол нийслэл өөрийнхөө бүтцийн байгууллагуудад дамжуулж мөн энэ GP Morgan компанитай хамтраад хийнэ л гэж бодож байна. B Forward компаниас үзүүлж байгаа тусламжийн бараа бүтээгдэхүүнийг өнөөдөр орон гэргүй тэнмэл иргэдийг нийгэмшүүлэхэд нийслэлийн засаг даргын тамгын газартай хамтран ажиллаж байгаа амьдрах ухаан сургалт үйлдвэрлэлийн тусгай төв, зөв амьдрах ухаан, эгэл амьдралын мөр, эрчүүд эрүүл гэр бүл, заюу тайж, түгээмэл хөгжил төрийн бас байгууллага болон хүүхд асрамжийн төвүүдэд гарт туулсан байна.